Эмбүк төлөвлөж байна. Системийн төлөвлөл ба реформ. Repair required. Зохиогч Ловсон цэрэнгийн энх амглан. Өгүүлэгч Баатар Жавын дархан сүх. Нэгдүгээр бүлэг. Араараасаа задарсан гэнтийн бэлгүүд. Хүүхдийн төлөө, нийгмийн ирээдүйн сайн сайхны төлөө сургуулийг шинчилж өөрчлөх ёстой. Үүнд учирч буй хамгийн том саад бэрхшээл бол бид өөрсдөө буюу эцэг эхчүүд, багш нар, боловсролын бодлого гаргагчид юм. Ремо Ханс Ларго. Шорвог эхлэл. Хуучин нь хадган дээр тамгаа тавьж шиндээ өгч зураг татуулаад л сайд нарын ажил хүлээлцэх явдал ерөнхийдөө дуустдаг. Харин би цэдэв сүрэн сайд түүний багийнхантай хамт нилээд сууж салбарынхаа асуудал элдв юмсыг илэн далангүй ярилцаж билээ. Дотоод ажил нь ч их ном горморооч яваад л ирж. Харин гадна талдаа ямархуу дүр төрхтэй харагддаг мөн чанарыг уудлаад үзвэл ямар болох тэдгээрийн шалтгаан нь юу болохыг эргцүүлэхэд үе төмөн асуулт надад ургаж байлаа. Монголын боловсрол ер нь дэлхийн ертөнцийн хаах нь явна вэ? Бидний хүүхдүүдээ сургадаг арга барил ингэхэд зөв үү? Гараад байгаа асуудлуудын шалтгаан юунд байна вэ? Засах арга чарга байна уу? Дэлхийн хаанч явсан жирийн л дэлхийн иргэн байх нийгэмшил төлөвшөлтэй монгол хүнийг бүтээх нь Монголын боловсролын салбарын орших суурь шалтгаан. Байгаль дэлхийн шинжлэх ухааны наад захын суурь мэдлэгтэй мэдээллийг зөв их сурвалж ашиглан дүгнэж сурсан эх орон түүх ёс уламжлалаа ойлгодог, хайрладаг хэрсүү монгол хүнийг хэлж байна. Салбарын үйл ажиллагаа харин энэ үүргээ хэр биелүүлж байгааг бүрэн толдож харах нь шинэ албанд томилогдсон хүний эхний өдрөөс эхлэх ажил. Сурагчдын олж авсан мэдлэг байх ёстой төвшнийхээ хаана байгааг олж мэдэх хамгийн сайн арга нь сорил авах байлаа. Төвшин тогтоох шалгалтыг орон даяар бүх сурагчдын дунд зохион байгуулав. Гэтэл 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд хичээл бүрээр сурч мэдсэн байх ёстой мэдлэг чадварынхаа 30 орчим хувийг л эзэмшсэн байна гэсэн үр дүн гарлаа. Үр дүнг товчоор хэлбэл цочирдом. Бидний хийсэн сорилын талаар Дэлхийн банкны 2022 оны Learning Recovery to Acceleration тайланд дурдсан нь Монгол улсад хийгдсэн сорил үнэлгээ нь ковидын дараах сурлагын хоцрогдлоос гарах сурах үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөө стратегийг боловсруулж чиглүүлэхэд тун хэрэгтэй байв. 2021 оны 9-р сард хийсэн сорилын дараа сурлагын хоцрогдлоос гарах 3 жилийн стратегийг 3R буюу Reconnection холбох, Recovery нөхөх, Resilience тогтворжуулах зарчимд суурилж боловсруулсан нь амжилттай хэрэгжих суурь боллоо. 401 тоо төрөний уулзалт. Яамны 401 тоо төрөө 100 гаруй суудалтай хурлын энэ танхимд яамны нийт албан хаагчид чигжис хийгээд таардаг. Ажил авсан даруйд хамт олноо цуглуулж өөрийн зарчим, байр суурь, ямар асуудлуудад нэн тэргүнд анхаарч ажиллах тухайга ярилцсан юм. Нэмээд ажилтай шууд холбоогүй нэгэн зүйлийг хатуу санууллаа. Намайг энэ яамны сайдаар ажиллах хугацаанд Enterprise хэвлэлийн үйлдвэрт нэгч нэрийн хуудас хэвлүүлэхгүй. IT зон компаниас нэгч компьютер худалдаж авч болохгүй шүү. Би элдв тендер сонирхохгүй. Цүнх баригч нарыг яаманд авчрахгүй. Улс төрийн томилгоо хийхгүй. Цэвэр мерит зарчмаар та бүхэнтэй нэг баг болж ажиллана. Хэлсэн үгэндээ ч эзэн болсон. Өмнө нь ажиллаж байсан нэгэн сайдаас надад амгаа наадах чинь маш том салбар, олон зүйл рүү битгий үсчээрээ ганц нэг том зүйлээ барьж авч ажил гэсэн зөвлөгөө өгснийг хачир болгон тэмдэглэе. Мэдээж барьж авсан асуудал бүрийнхэн ард гарах нь л миний амьдралын философи тул салбарын аврах том хэмжээнээс нэг ч их цочирдоогүй. Гэхдээ ажиллах явцдаа яагаад тэгж зөвлөснийг олон талаас нь тунгаан боддог байлаа. Альчгүй дуусах эрсдлийг л хэлсэн биз. Газар хэлтсийн дарга нар мэрэгжилтнүүдтэй уулзаад энэ 7 хоногт юу амжуулсан бэ гэж асуухаар тендерийн үнэлгээний хороо хуралдууллаа. Сурах бичиг ширээ сандал хуваарлаа гэж тайлагнана. Та бүхэн хизээ заваараа бодлогоо боловсруулдаг юм бэ гэж асууж байсан удаа би. Таны хариуцсан салбар хэдэн төгрөгийн төсөвтэй вэ? Нэг хүүхдэд хэдэн төгрөгөөр боловсролын үйлчилгээ үзүүлж байна уу гэсэн асуултанд тодорхой тоож гэж үгүй.
Төсөв нь ойлгомжгүй, бодлого боловсруулагчдаа төсвөө нарийн танилцуулдагчгүй байжээ. Амралтын өдрөөр яамны дарганараа цуглуулж, сангийн амнаас урьсан мэрэгжилтнээс төсвийг хэрхэн унших, хэрхэн төлөвлөх зэргээр хамтдаа лекц сонсож байсан удаач бий. Тэгэхээр яамыг бодлогын яам, албан хаагчдыг бодлого боловсруулдаг болгоход бүтцийн шинжилэл зайлшгүй хэрэгтэй байсан. Боловсролын яамыг тендергүй яам болгоно гэж хэлсэн маань нийгэмд нэлээд яриа авч ирснийг зарим хүн санаж байгаа байх. Боловсролын ерөнхий газрыг байгуулж, бодлого ба хэрэгжилтийг хоёр салгаж, орчин үеийн боловсролын түүхэн 100 жилийн хугацаанд анх удаа хэрэгжилтийн агентлагтай болсны учир ийм юм. Энэ талаар хойно жаахан дэлгэрэнгүй өгүүлэх болно. Сургууль нь хаалттай сайд. Миний ажлаа хүлээн авсан 2021 оны 1-р сарын 28-ны өдөр бол монголчууд сургууль цэцэрлэгээ хааж хөл хорой тогтоогоод яг 1 жил болсны маргааш өдөр байв. 2019 оны эцсээр бүгд найрамдах Хятад ард улсад аимшигт вирус тэгдлээ гэсэн шуугиан дорхно газар авлаа. Гудамжинд зүгээр явж байсан хүмүүс шууд л өвхөдхийн ойчж байгаа дүрстэй мэдээ байнга явж ковидоор өвдвөл ингээд л шууд өөхөх юм гэсэн айдас дэлхийг нөмөрч байв. Хөрш манай улс ч төгшүр тавтаж иргэд хилээ хаахыг шаардах нь улам нэмэгдсээр байлаа. Засгийн газраас 20 цэрийн горимыг хурдан зохион байгуулсан. Хил дээр зохицуулт хийж хүн ам ихээр цугладаг газруудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэллээ. Сургууль цэцэрлэгүүд хаагдаж 2020 оны 1-р сарын 27-оос эхлэн 3 сарын хугацаа тавиад цахимаар хичээлдэж эхэлсэнсэн. Гэхдээ энэ нь одоогийн бидний ойлгож байгаа цахим хичээл биш. Дөнгөж эхэлж учраа олох гэж байсан л үе. Бүгд л үүнийг богино хугацааны арга хэмжээ гэж бодож байсан. Гэтэл тахал намжих нь бүхэл хилээд аваад талийнх нь тэрэ. Хөл хоройгоо дахин сунгахаас өөр аргагүй. Тэр намартаа анхны дотоодын халдвар гарч хөл хорой жинхэнэ ёсоор ажиллаж эхлэн 2021 оны босхийг давлаа. Миний томилолд 1-р сарын сүүлээр тохиож юун хүүхэд шуугсан их өргөө мантай ил хуйл хов хоосон сургууль цэцэрлэгтээ салбараа хүлээж авлаа. Төрийн албан хаагчид бүх ажилд дайжлагдаж, орлогоо алдаж байгаа иргэд үйлчилгээ явуулдаг баар, ресторан, захуудыг нээхийг шаардаж бухимдалтай байлаа. Үүн дээр засгийн газраас уян хатан арга хэмжээ аван үйлчилгээний газруудыг хэсэгчлэн нээж хаах болсон. Нэгэнт ингэж байгаа юм бол сургуулиудаач гэсэн нээж хаах горимд оруулж нэг өдөрч гэсэн танхимын хичээлээ оруулъя гэдэг саналыг бид засгийн газрын хуралдаанд оруулж эхлэв. Сайднаар санал зорилдож зарим нь нэлээд болгоомжилж байсан учраас хэдэн ч удаа 50-50%-аар санал тэнцэж дахин хэлэлцэж байлаа. Сурлагын хоцрогдол ихээр үүсэх, ирээдүйд нийгмийн хөгжлийн хоцрогдол болох, эдийн засгийн алдагдал гарах тул нэгдсэн үндэсний байгууллагаас улс орнуудад хичээл сургалтыг аль болох танхимаар оруулах зөвлөмжийг байнга өгч байсан. Тиймээс эрүүл мэндийн яамны дэргэд эрдэмтдийн зөвлөлтөд тасралтгүй хамтран ажиллаж, эмч нараас өгч буй өвчлөлийн шинж тэмдгүүд дээр анализ хийж, тархалтын зүй тогтол, эрчмийг тодорхойлохыг оролдож байв. Ингэсээр 2021 оныхон 3 дугаар сард хөдөө орон нутгийн сургуулиудыг бүрэн хэмжээгээр нээх боломжтой юм байна гэж үзсэн. Харин хотод цахимаар хичээллэх хэвээрээ. Өвчлөл яг л усанд чулуу шидэхэд үүсдэг долгион шиг тархдаг байсныг санаж байна. Хотод өвчлөл ихсэхт нь хомно. Гэхдээ тун удалгүй хаа нэгтээ орон нутагт ихсдэг. Ийм тохиолдолд тэр сургуулиудыг шууд хаана, намдангуут буцаад нэн. Анхаарал сулруулж болохгүй. Гэхдээ айгаад суугаад байж ч бас болохгүй. Ийм л хэмнэлээр нэг хэсэг үзэж тарав. Ингэсээр сургууль амрах цаг болсон. Бэдэж зуны амралтаар амжуулж эрх хичээлийн жилд танхим цахимыг хослуулах зохион байгуулалтын 5-9 хэмээх зарчмыг гаргаад авсан байлаа. Хожим Дэлхийн банкнаас үүнийг судалж тайлан болгон гаргасан. Дэлхийн улсуудад танилцуулах сайн туршлагын нэгээр зарлагдсан аргачлал шүү дээ. Сургуулаа нээж чадлаа. Бид эрүүл мэндийн яамнаас Хүрлбаатар, Улам оргих, Бэгдсүрэн нарын докторуудыг урьж, тооцооллын сонсож, дараагийн арга хэмжээг төлөвлөдөг байв. Намар хичээл нээх үеэр COVID-19 тахлын дельта хувилбар эрчимжиж байсан. Дельта дараах байдлаар дэгдэнэ. Нууц үе нь 2 хоног, элэрх нь дараагийн 3 хоног дотор, эмчилж эдгэх нь 5-7 хоногийн дотор. 5-9 зарчмыг үүнтэй уялдуулан гарган авсан юм.
14 хоногийг нэг багц хугацаа гэж үзнэ. Сурагчид эхний 7 хоногийн 5 өдөр хичээлдээ яваад амралтын 2 болон дараагийн 5 өдөр мөн дахин 2 амралтын өдөртөөгөө нийт 9 хоног сургуультай ирэхгүй. Хэрв сурагч өвдвөл энэ хугацаанд илэрч гэртээ үлдэнэ. Өвдөөгүй бол сургуультай явахад асуудалгүй гэсэн үг. Мохор сүсгийн худга юм уу гэтэл. Урдах ажлаа яая гэж явтал 2021 оны хаврын нэг өдөр гайхалтай явдал тохиолдов. Засгийн газрын хуралдаан тараад яам руугаа шогссоор яг үүдэн дээр иртэл хутга барьсан нэг нөхөр улаан халз над руу дайрлаа. Гэгэн цагаан өдөр төрийн яамны үүдэнд шүү дээ. Үнэхээр над руу хутга барин дайрсан юм. Хамт явсан зөвлөх залуу маань тусалж аюулаас зайлж чадав. Ганцаараа таваргаж явсан бол бие хамгаалж амжаач шүү. Манер дараа нь шалтгаанаа тайлбарлав. Сар тахлын үед сургууль цэцэрлэгийг яарн нээх гээд байна. Хүүхдүүдэд хятад вакцин хийх гэж байгааг эсэргүүцэж байна гэлээ. Нэг талаар би цэцэрлэг сургуулийг нээхийн өмнө нэмэлтээр хүүхдүүдэд вакцин хийх тухай хаач яриагүй. Энэ бол цэвэр гүтгэлэг байлаа. Нөгөө талаар шинжлэх ухаан мохор сүсэг төөрөгдлийн талаар ядаж нэг пост оруулъя да гэж байтал харин удалгүй жинхэнэ шалтгаан нь тодров. Тэр хутга мохор сүсэгт автсан иргэнийх бус улс төржин даялж орж ирсэн эд байжээ. Өнгөрсөн хэдэн жилийн турш нэрээ нууж байгаад фэйсбүүкээр үргэлж намайг харлуулж гүтгэж байсан нэгэн байна. Сонгуульд ч миний өрсөлдөж буй тойрогт нэр дэвшиж сонгуулийн турш намайг доромжилж явсан нутгийн залуу байсан юм. Сүүлдээ бүр донтсон ч гэмээр. Гэтэл түүнийг нутгийн маань нэгэн улс төрч тэтгэж сайд болох бүрдээ өөдөн татаж ирсэн нэг сумын хоёр байж таарав. Ингэж юмны уучиг тайлагдаж сумны хонгоо олдсон юм да хөөрхий гэж. Сургуулиудын гамшигын үеийн бэлэн байдлыг маш чанд барих шаардлагатай. Ямар ч сургуульд хойд урд болон нөөц ослын гэх мэт хаалганууд байдаг. Бид үүнийг ашиглаж нэг хаалгыг зөвхөн нэг давхарт, өөр нэгэн хаалгыг зөвхөн хоёр давхрынханд, гурав дахь хаалгыг гурван давхрынханд гээгчлэн тусгаарлаж байлаа. Давхрууд бие биетэйгээ огт контактлахгүй. Энэ бол том сургуулиудад зориулсан зохион байгуулалт. Харин сумын сургуулиуд угаасаа нэг давхар. Гэхдээ хүүхэд цөөн учир зарчимд шууд нээцэж байлаа. Сургуулийг халдварын голомт болгочихоос бид маш их болгоомжилж байв. Нэг ангиас 3 хүүхэд л халдвар авбал хичээлийг бүрэн хаах горимыг сахиж байсан. Харин 5-9 зарчим маань амжилттай ажилласаар 2022 он гарлаа. Ингээд оны эхнээс л бүх сургуулийг бүрэн хэмжээгээр танхимаар хичээллүүлж эхэлсэн юм. Нэгд сургуульд халдвар голомтолсон тохиолдолд бүртгэгдээгүй манай улс ковидын үед боловсролын салбараа амжилттай авч гарсан орнуудын тоонд нэлээд дээгүүр орсон билээ. Гэтэл жишээ нь 2022 оны 5 дугаар сард Тайландд болсон боловсролын сайд нарын дугуй ширээний ярилцлагын үеэр Азийн орнууд сургуулаа нээгээгүй л байсан. Манай залуус маш өндөр ачаалалтай ажилласан байдаг. Өдөртөө нэг удаа хуурай спирт 30 грамаар хусаад за өвдөхгүй шүү гэж нэгэндээ хэлж хэдэл гараад явцгаадаг байлаа гэж сүүлд хуучилж билээ. Бүхэл багш нар маань төрийн албан хаагч болохын хувьд хөдөө хотгүй өндөржүүлсэн албанд үргэлж дайжлагдахын хажуугаар цахим хичээлээ нэгч таслалгүй орж ёстой л гүрийж туулсан да.